Өнөөдрийн зөвлөгөөн дээр бид нэр архивын дэрэл буюу одоо байгууллагын санхүүгийн бичвэрнүүд өгдөг хэрэгэлдэг архивын дэрэлийг танилцуулнаа. Архивын дэрэлийг худалдаж авахад дотор нь юу байх хэрэгтэй гэвэл дэрэл нүүрөө байна, хавчигч байна, 7 см орчим хүртэл зузааныг хавчих зорилттой байдаг. Булан баригч байдаг. Хавчигчиндаа тогтоох болт. За мөн моторын шайтал, патроных нь төлхүүр байна. Дөрвийн өрөм буюу өөрийнх нь архивын стандарт өрөм. За энэ дэгээ өрөм нь энэ дээр нэг запас сарныг өөр дээр нэг ингээд хоёр ирдэг байна. Боох зорилттой. Атер хэрнээ. Запас буюу бидний тест үзэхтэй утас бас ирнэ. Архивынхаа үлдэж байгаа утсыг болохоор юу гэхээр доороос нь гараад дээш нь гарч хийгээд үүнтэй одоо сүлдэгч байгаа. Сүлдэгч рүү чинь оруулаад одоо баруунаас зүүн тишээ илүү гаргаж ингэж тавьж хийнэ. За бидний нөгөө булан баригч хавчигч хоёрын хооронд нь одоо болтоор тэрхэл боогд хийгээд ерөнхийдөө ийм хэлбэртэй болов. Энэ яг хөвгтэй бид нэг цааснуудаа архивын материалыг хийгээд дахиад архив авчихад аюу их юмсан байна.